Ховд аймгийн 2 дулааны станцтай 5000 гаруй айл өрх 53 төсөвт газар 230 гаруй аж ахуйн нэгжийг дулаанаар ханган ажилладаг тухайн салбарт 160 гаруй ажилтан ажиллаж байна. Харамсалтай нь 2024-2025 онуудад тус салбарт үйлдвэрлэлийн 2 осол бүртгэгдсэн бөгөөд цаашид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрмээ мөрдөн ажиллах, ажлын байрны зааварчилгаа, эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх шаардлага байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. Хэдийгээр гинтийн хүчин зүйлийг тооцоолох боломжгүй ч гэсэн эрсдлээс урдчин сэргийлэх арга зам үргэлж байдгийн жишээг Ховд дулааны станц төрийн өмчт хувьцаат компани хамт олон үйл ажиллагаагаар харуулan ажиллаж байна. За манай байгууллага нийт 108 ажилтнтай өгөөд 4 хилжээр үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Нийт ажилтнуудаа болон үйлдвэрийн ажилтнуудаа нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, тусгай хамгаалах хэрэгсэл болон өвөл зууны ажлын хувцс хэрэгслийг бол нормт хугацаанд нь тогтмол өгч ингэж ажилладаг байгаа. За үйлдвэр дээр бол хортоо нөхцөлд ажилладаг ажилтнуудад бол хор саармагжуулах бүтээгдэхүүн болон жүүсийг бол олон төрлөөр ажлын байран дээр нь тогтмол өгч хэрэглүүлдэг байгаа. Үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөн ажилтан иргэн цаашид осолдогч гэхэд анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлэгт хүргэх, эрүүл мэндийн яаралтай шинжилгээ хийлгэх болон осол хордлогын улмаас бий болсон аюултай нөхцөл байдлыг шуурхай арилган судлан бүртгэхэд шаардлагадах зардлыг ажил олгогч бүрэн хариуцсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29-ийн 2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах, эрх үр бүхий орон тооны бус байнгын комиссийг байгуулан ажиллана. Иргэн хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ. Ажлын байран дээр 1 болон 2 дугаар шатны үйлчлэгийг бол тогтмол зохион байгуулдаг. 3 дугаар шатны үйлчлэгийг бол улиралд 1-ээс доошгүй удаа зохион байгуулдаг байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн нийт ажилтны сургалтыг бол жилд 2-оос доошгүй удаа тогтмол зохион байгуулж шалгалт авч баталгаажуулдаг байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааг бол тогтмол ажлын байран дээр нь өгч гарын үсэг зурууж ингэж баталгаажуулж бид нэр хяналт тавьж ажилладаг байгаа. За мөн эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны үндсэн дүрм, техник ашиглалтын дүрм болон галын аюулаас урьдчилан сэргийлэх дүрмийг бид нар тогтмол мөрдөж ажилладаг. Ингэснээрээ бид нар бол үйлдвэрлэлийн осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж бид нар урьдчилан сэргийлж ажилладаг байгаа. Сар бүр эрчим хүчний аюулгүй ажиллагааны мэдээг диспетчерийн үндэсний төв болон эрчим хүчний яам руу тогтмол мэдээ явуулдаг байгаа. Мөн эрчим хүчний яам болон эрчим хүчний зохицуулахаараа диспетчерийн үндэсний төвөөс бол тогтмол аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээллүүд, албан даалгаврууд ирдэг байгаа. Энэ ирсэн албан даалгавар мэдээллийн хүрээнд бол бид нэр тогтмол төлөвлөгөө гаргаж зохион байгуулж ингэж ажилладаг байгаа. Ингэснээрээ бид нэр бол аваар осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өнөөдрийг хүртэл ослгүй ажиллаж байна. Ажилчид ажлын байран дээр аюулгүй эрүүл байж чадвал илүү бүтээмжтэй үр дүнтэй ажиллана. Харин эсвэргээрээ ажлын байрны аюул ослын улмаас ажилчид бэртэж гэмтэх, өвдөх нь бүтээмж эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлдөг байна.